Ивсэрэ нартай буцаад ус наран саран хайтираа. Самбайцхан эрхэм хүндэт үзэгчтэй Монголын үндэсний олон нийтийн телевизээс бэлтгэн хүргэдэг Ихэл соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилготой эхлэлний уралдаанд нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар маань байгалийн сайханд хүүхдэд ээлтэй нарс цусан дээрээс та бүхэндээ хүргэж байна. Ингээд нэвтрүүлгийн маань ерөнхий ивент итгэгчээр 30 жилийн түүхтэй Ice Mark манай Бамбар маань өнөөдөр бас хамт та бүхэндээ хүргэж байна. Ингээд үзэгч та бүхэндээ нэвтрүүлгийнхаа дөрвийг танилцуулъя. Нэвтрүүлэг маань 2 үеэс бүрдэн эхний хэсэг 6 асуулттай, харин 2 дугаар хэсэг 8 асуулттай. Асуулт тус бүр 3 хөлбөртэй сурагчид маань өөрсдийн зөв гэж бодсон хөлбөрийнхаа ар зогсноор энэхүү нэвтрүүлэг маань үргэлжлэх юм а. 2 дугаар үедээ сурагч маань хэдэн ч асуулт хариулсан байсан бай, хэдэн ч сурагч ялагч болох бүрэн боломжтой юм а. Ингээд хамтдаа нэвтрүүлгээ эхэлцгээе. Нэгдүгээр үеийн хамгийн эхний хэсэгт аль сурагчид маань хоорондоо өрсөлдөх вэ? За энэ баруун гар талд байгаа сурагч маань зүүн гар талд байгаа сурагч хоёр хоорондоо хурууч идэх үү. Тэгээд ялагдсан нь нэгдүгээр үеийн хамгийн ихний хэсгийн асуултандаа дөрөж хариулна гэсэн. За 1 2 3 И. Сая зангацсан уу юу? За шинээр эхлэе. 1 2 3 И. Тэгэхээр 1 2 3 И. За манай баруун жигүүрийнхэн маань хожигдлоо. Тэгэхээр хэдүүлээ асуултандаа төрүүлж хариулах нь. За та хэд маань төр талбайгаа тойр зогсоод бусад найзуудыгаа хөгжин дэмжихнэ гэсэн үг шүү. За юу. Үндэсний өв соёл эхлээд эдлэгч Ice Mark. За манайхан бэлэн үү? Бэлэн те. За. Нэгдүгээр үеийн эхний хэсгийн хамгийн эхний асуултыг сонсцгоё. Нэгдүгээр үе. Нэгдүгээр хэсэг. Асуулт 1. 2 ба түүнээс дээш энгийн өгүүлбэрт нэг нь нөгөөгөө захирахгүйгээр тэгш эрэхтэй холбогдсон өгүүлбэрийг юу гэдэг вэ? А. Зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр. Б. Угсарсан нийлмэл өгүүлбэр. В. Харилцан угсарсан нийлмэл өгүүлбэр. 5 4 3 2 1 Сурагчид байна бүгдээрээ А вариантыг зөв гэж сонгосон. За өөрсдийнхөө яг энэ хариултанд хэр итгэлтэй байна? Жохоо итгэлгүй л юм. Тий. Асуулт нь тий жохоо сонсч чадсаггүй. За итгэлгүй байна. За ардлынхнаас итгэлтэй байна. Итгэлтэй байна. За одоо хамгийн ардлаас нь асуухаар айгүй сонирн байдаг. За наашаа өрөдөр. Наашаа өрөдөр. Сая энэ аргашаагаад өстөнө айгүй итгэл муутай харин яг хөө нийтэд авах уу өөрийнхөө вариантаар явах уу гэдэг сонголтын дээр бодож байгаа тийшээ орчих шиг болоо тий. А вариант хэр итгэлтэй байна? Нээжээ дагсан. За нээжээ дагсан. За нээжээ дагсан вариант нь зөв үү? Буруу юу? Хэрвээ буруу байх юм бол маш харамсалтайгаар та маань бүгдээрээ хашраараа унаа гэсэн үг. За бүгдээрээ хариултаа сонсцгоё. Зөв хариулт А хөлбөр буюу зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр. Баяр хүргэе зөв хариулт А байсан байна. Хамгийн эхний асуултанд амжилттай хариуллаа. За харин одоо бүгдээрээ хойшлоод хоёр дахь асуултаа сонсцгоё. Сурагчид байна хамгийн эхнийхээ асуултанд маш амжилттай хариулсан. Харин одоо хоёр дахь асуултыг сонсцгоё. Асуулт 2. Үгийн утгыг нуун хэрэглэх ёгтлсон үг өгүүлбэрийн нэр. А. Югөдөл. Б. Зөөрлөл. В. Ёгтлол. 5 4 3 2 1 За нэг зүйлийг сануулж хэлээ ардлаар зогсож байгаа найзууд маань. Найзуудаа асуулт явж байгаа үе та хэд маань хоорондоо битгий яриараа ягаад гэвэл энэ хэд маань асуултаа сонсоход төвлөрж байгаа учраас хоёрт хариултыг битгий хэлээрэй заа юу. За сая удаад А дээр ямар ч сурагч байгаагүй те. Ягаад А дээр хүрээ дөрөв ер нь бол В вариантыг буруу гэж бодсон уу? Өөрийнхөө бодож байгаагаар л тэг хэмжиж байна. Өөрийнхөө вариантыг зөв гэж бодсон те. За В хөлбөр дээр сонгосон сурагчид маань ер нь бол В вариантыг би олон сургууль дээрээс ингэж яж V вариантыг бөөнөрөө сонгоолс айгүй сайхан дашраараа бүгд зэрэг унжсэн ч тохиолдол байгаа. Та хэд маань юу гэж бодож нэр итгэлтэй байна? Ер нь айгүй итгэлтэй байна. За. Тэгвэл яг одоо 2 дугаар асуултын зөв хариулт В юу А юу? Зөв хариулт В хөлбөр буюу ёгтлол. Баяр хүргэе В хариултыг
Зөв хариулж чадсан сурагчдаа маш баярлалаа. За А дээрс тун харамсалтай байна те. Ганцаараа А дээр өрдөрсөн чинь. За баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлэг маань хүүхдийн нарс цуслан дээрээс та бүхэндээ өргөж байна. За нарс цуслан дээр амарж байгаа маш олон сурагчид байна. За хэд хонжгоод нарс цуслан дээр амраад? Одоо ерөнхийдөө бол 5 хоног тэгээд одоо 4-р онж байгаа. Ер нь айгүй тийм уйда харгүй ингээ өдөржин яг ингээд бид яг хамт байлгаад яг нэг бүлэг шүү гэдгийг мэдрүүлж чаддаг. Тэгээд таних байсан ч гэсэн ингээд ирээд бөөнөрөө танилцаад найзууд болоод айгүй тийм нийтлэг Нийтж болж байгаа. тийм нийтж болж байгаа. За тийм үү. Найзууд нь яг энэ үнэн үү? За тэгвэл ялгах шичээ. Вау. Харин одоо 1-р үеийн эхний хэсгийн 3 дахь асуултыг сонсцгоё. Асуулт 3. Монголчууд бор морь гэж ямар зүсмийн морийг хэлдэг вэ? А. Хүрэн өнгөтэй. Б. Цагаан өнгөтэй. В. Бор өнгөтэй. 5 4 3 2 1. Монголчууд бор морь гэж ямар зүсмийн өнгийн морийг хэлдэг вэ? А. Хүрэн өнгөтэй. Б. Цагаан өнгөтэй. В. Бор өнгөтэй. Болно. Сурагчид маань бүгд 3 хөлбөр дээр энд зөвхөн зогссон байна. Харин одоо А хөлбөр рүү Б юу, В юу гэдгийг хамтаа сонсцгоё. Зөв хариулт Б хөлбөр буюу цагаан цайвар өнгөтэй адуг хэлнэ. Баяр хүргэе. Б вариантыг сонгосон сурагчид маань дараагийн асуултанд хариулах нь за бусд нь л судалгаа суухна. Цагаан өнгөтэй морийг бор морь гэж зүсэлдэг байх нэ монголчууд тийм ээ. За олон багасаа л тий. Энд чи одоо 6 асуултаас одоо 3 дахь нь цаана дахиад 3 асуулт байгаа. Бид нар энэ дээр амжилттай хариулах юм бол 2 дугаар үе рүүгээ орно гэсэн үг. Ингээд 1-р үеийн эхний хэсгийн 4 дахь асуултыг сонсъё. Асуулт 4. Нэрт зохиолч Баугийн лавгсрынгийн тамаггүй төр нь уран зохиолын ямар төрөл вэ? А. Жүжиг. Б. Өгүүлдэг. В. Тууж. 5 4 3 2 1. А. Жүжиг. Б. Өгүүлэг. В. Тууж гэсэн сонголтод байсан байна. Сурагчид маань А болон Б вариантыг сонгож өгсөн. Харин одоо А юу, Б юу? Зөв хариулт А хөлбөр буюу жүжиг. А хөлбөрийг сонгож өгсөн сурагчдаа баяр хүргэе. За Б хөлбөрийг сонгож өгсөн сурагчид маань түр найзуудыгаа дэмжих асуулт руу сууна. 2 асуулт үлдсэн бидэнд. За энэ 2 асуултанд маш амжилттай хариулж байгаа бол бид нар 2 дугаар ирүүгээ амжилттай орно гэсэн үг. Ингээд 1-р үеийн эхний хэсгийн 5 дахь асуултыг сонсъё. Асуулт 5. ертөнцийн 3 баян. Эрдэмтэй хүн эрхэм баян, өргүү хүн өөдөх баян, үртэй хүн ямар баян гэдэг вэ? А. Өнөр баян. Б. Жаргалаар баян. В. Үргэлж баян. Сонсдог мараха. 5 4 3 2 1. Ихэнх нь А хөлбөрийг сонгосон. Харин энд В хөлбөрийг сонгон нэг сурагч маань зогсон байна. За хариултанд хэр итгэлтэй байна? Итгэлтэй байна уу? За 100-аас 100. 100-аас 100% итгэлтэй байна тий. За А хөлбөрийг сонгосон сурагчид маань хэр итгэлтэй байна? Итгэлтэй дөө. 100-аас 99. 99. За 99. За тэгвэл зөв вариант аль нь вэ? Зөв хариулт А хөлбөр буюу өнөр баян. Баяр хүргэе. А хөлбөрийг сонгосон сурагчид маань зөв хариулсан байна. 1-р үеийн эхний хэсэг дуусахад ганцхан асуулт үлдсэн байна. За энэхүү асуултанд зөв хариулах юм бол манай 4 сурагч маань 2 дугаар үе рүүгээ амжилттай орох нэ. Ингээд 1-р үеийн эхний хэсгийн хамгийн сүүлийн асуулт. Асуулт 6. Мөнх тэнгэрийн дор мянган хавар. Монголын сайхан оронд жил дэлгэр гэж Назаг дөржийн ямар шүлэгт гардаг вэ? А. Миний нутаг. Б. Дөрвөн цаг. В.
алс газар сурахаар явагч. 5 4 3 2 1. Нэгдүгээр үеийн нэгдүгээр хэсгийн хамгийн сүүлийн асуулт сурагчид байна А болон Б вариантыг сонгож өгсөн. За энд зөв хариулсан сурагчид байна 2 дугаар үе рүүгээ дэвшиж орно гэсэн үг. Зөв хариулт А юу, Б юу? Зөв хариулт Б хувилбар буюу 4 цаг. Баяр хүргэе. Найзууд нь баяр хүргэе. Нэгдүгээр үеийн нэгдүгээр хэсэгтэр 3 сурагч маань 2 дугаар үе рүүгээ тун амжилттай орлоо. Харин одоо үлдсэн сурагчид маань нэгдүгээр үеийн 2 дахь хэсэгтээ асуултандаа хариулахад бэлэн болжээ. Үндэсний өв соёл эхлээд эдлэгч Icemark. Нэгдүгээр үеийн 2 дахь хэсэг маань эхэлж байна. За одоо нар цуслан дээр амарч байгаа сурагчтайгаа ер нь бол яг одоо ингээд багш нар нь бас ингээд тойроо зогсож штэ. Скаутын за мөн энэ цуслангийнхаа багш нарт хандаж бас үг хэлж төхөө. За юун төрөнд ерөнхийдөө энэхүү тусланд ирсэндээ бүр маш их баяртайгаа тэр тусмаа бүр ангаараа ирсэндээ бүр илүү их баяртайгаа. Тэгээд манай туслангийн багш нар бол бүгдээрээ ингээд амарч байгаа хүүхдүүдтэй бүр үнэхээр кэрлж чаддаг. Бүр ингээд нэг нийлээс ингээд нэг хүүхдийнх нь гизэн өвдөдөр гэгээ туслангийн багш гэдэг тэр бичлэгтээ бүр үнэхээр адилхан бүх хүүхдүүдэд бүр яг чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг амар гоё. Гүн багш нартаа бас баярлаа гэдэг алдартай шилгөө багш нар бас энэ сонсож байгаа бах тий. Ингээд нэгдүгээр үеийн 2 дахь хэсгийн хамгийн эхний асуулт. Нэгдүгээр үе 2 дугаар хэсэг. Асуулт 1. Нэг төрлийн олон юмны дотроос аль нэгийг онцлон ялгахын тулд тусгайлан оногдуулж өгсөн жинхэнэ нэрийг юу гэдэг вэ? А. Тэмдэг нэр. Б. Жинхэнэ нэр. В. Оноосон нэр. 5 4 3 2 1. За үлдсэн сурагчид маань хэрвээ В вариант буруу байх юм бол та маш баяртайгаар бөөндөө баяртай гэж унах нь шүү дээ, тий? Юу л амин хөхгүй. Итгэлтэй байна уу? А хөдөлбөрийг сонгосон манай сурагч хэр итгэлтэй байна юу? Итгэлтэй байна. Тийш дээ. Итгэлтэй байж л сонгоно шүү дээ, тий? Ингээд зөв хариулт А юу, В юу? Зөв хариулт В хувилбар буюу оноосон нэр. В хувилбарыг сонгож өгсөн сурагчдаа баяр хүргэе. Нэгдүгээр үеийн 2 дахь хэсгийн 2 дахь асуултыг сонсъё. Асуулт 2. Даслалтай олон зэрэгцэн гишүүнийг утгаар нь ангилахад ямар тэмдэг ашиглах вэ? А. Хашилт. Б. Цэгтэй таслал. В. Цэг. 5 4 3 2 1. Барайтай өөрчлөх сурагч байна. А зүг байсан шүү дээ. Бүх сурагчид байна. Нэгдүгээр хэсгийн 2 дугаар үе дээр болохоор Б вариантыг зөв гэж сонгож өгсөн байна. Б вариант зөв буруу юу? Зөв хариулт Б хувилбар буюу цэгтэй таслал. Баяр хүргэе. Энэ сая ангиараа оролцож байгаа юм уу? Гараа өвдөө нэг ангийнхан бүгдээрээ ирсэн гараа өвдөө. Оо ямар олон барьсан бэ. За тэгвэл та нарыг бас 2 дугаар үе дээр бүгдээрээ ялгах шалаасаа гэж хөтлөгч миний зүгээс хүсэж байна. Ингээд нэгдүгээр үеийн 2 дугаар хэсгийн 3 дахь асуулт. Асуулт 3. Монгол гэрийн тонноос доош унжуулан байрлуулсан олсыг юу гэдэг вэ? А. Осор. Б. Чагтаг. Б. Бүс. 5 4 3 2 1. За Б вариант руу манайх бол уралдаалд ирлээ те. Бас үнэхээр мэдчихээн үү? Таамаглаад ирсэн үү те? Жага. Мэдчихэгаа. Ааго. Осор байсан шүү. Би Бато. Та бүхэд би сонгож болох шин. Би бас цоо хөлбөр өөртөө ихтэй байна. В вариант. Бүс. Тэшөө. Багш нар хэлсэн үү?
За тэгвэл миний зогсож байгаа Б бариант уу? Сурагчдын маань зогсож байгаа Б бариант уу? Зөв хариулт Б хувилбар буюу чагтаг. Би хасагч юу? За баяр хүргэе бас үнэхээр бид өчтөр багш нар нь хийж гисэн юм уу те? За энэ талд нөө Монгол гэр байсан Монгол гэрлөө орж байгаа та бүхэн тайлбарж өгсөн үү? За мондог багш нартай байна. Нэгдүгээр үеийн 2 дахь хэсгийн 3 дахь асуултандаа сурагчид нь маш амжилттай хариулсан. Харин одоо 4 дахь асуултыг сонсъё. Асуулт 4. Онцог галд шатдаггүй, усанд живдэггүй тэр юу вэ? А. Ус. Б. Мус. В. Мод. Ойлгомжтой те? Та сонсгоо. За 4 дахь асуулт. Галд шатдаггүй, усанд живдэггүй тэр юу вэ? А. Ус. Б. Мус. В. Мод. 5 4 3 2 1. Яа 50 сая унал гэдэг шиг ямар хуваагдав та нар чинь сая. В хэлбэрийг яагаад сонгосонгүй вэ? Юу гэж бодож байна? Наадам модод ер нь шатахгүй шүү дээ. Усанд хөвнө. За тэгээд нойтон мод чи шатахгүй дээрээс нь. Нойтон мод шатахгүй өстэй. За нэг зөв хариулт сурагчдын маань сонгосон А бариант уу, Б бариант уу? Зөв хариулт Б хувилбар буюу мус. Баяр хүргэе Б хувилбар шүү өдөр нь байжээ. Ингээд 1-р үеийн 2 дахь хэсгийн 5 дахь асуултыг сонсъё. Асуулт 5. ертөнцийн 3 ногоон. Таг дургасан арц ногоон, тайгад дургасан хуш ногоон, тал дургасан юу ногоон гэдэг вэ? А. Мод. Б. Зэрэг. В. Арц. 5 4 3 2 1. Арц биш үү? Арц байх юмш боломжгүй юу? Боломжтой шүү дээ. Тэ ер нь бол потенциал байхгүй юу? Тийм үү. Тэгсэн чи одоо нэг найз чи одоо А дээр очиж зогссон шүү дээ. Бас боломжтой юм байлгүй дээ, тэ? Өөрийнх нь хувьд за бас Б дээр очсон сурагчид байна бас боломжтой ч байж магадгүй, тэ? Сурагчид маань А болон Б вариантыг зөв хэлбэрийг сонгосон байна. Зөв хэлбэр А юу, Б юу? Зөв хариулт Б хувилбар буюу зэрэг. Зэрэг ногоон байсан байна. Баяр хүргэе. За маш ололаа 1-р хэсгийг бол 1-р үеийн 2-р хэсгийг бол давх нь те. За энэ асуултанд бол зөв хариулчих юм бол бид нар 2-р үе рүүгээ амжилттай орно гэсэн үг. 1-р үеийн 2-р хэсгийн хамгийн сүүлийн асуулт. Асуулт 6. Нууцыг задруулсан захиа өгүүлгийг хэн зохиосон бэ? А. Тангадын галсан. Б. Сингийн эрдэнэ. В. Бямбын эренчин. Ойлгомжтой юу? 5 4 3 2 1. Нууцыг задруулсан захиа өгүүлгийг хэн зохиосон бэ? А. Хувилбар тангадын галсан. Б. Сингийн эрдэнэ. В. Бямбын эренчин гэсэн хэлбэр байна. Сурагчид маань А болон В вариантыг зөв гэж сонгон зогссон байна. Сая юу гэсэн бэ? Хүүе чи урвчиж байгаа мөг найзгаа буцаад татаад аваад ирлээ те. За чиний үзэл бодож айлаа. А вариант юм уу, Б вариант юм уу? За. Бодож байгаад А руу юусан л та. бодож байгаад найзгаа өгөн чи орё, өөрийгөө сонгох гэж гэсэн юм. Ер нь тийм. За хэрвээ тийм бол А вариант уу, В вариант уу? Зөв хариулт В хувилбар буюу Бямбын эренчин. Баяр хүргэе. В хэлбэрийг сонгон зогсон сурагчид байна. 1-р үеийн 2-р хэсгээр тун амжилттай хариулсан байна. За ингээд 2-р үедээ тавтай морил. Үндэсний өв соёл эхлээд эдлэгч Icemark. Өнөөдрийн нэвтрүүлгийн маань эхний үе тун амжилттай өндөрлөө. Харин одоо сурагчид маань 2-р үедээ
ороход бэлэн болсон байна. За та бүхэндээ бас баяр хүргэе. Хамгийн ихнийхээ үгээр тун амжилттай хариулсан байна. Ингээд 2 дугаар үеийн хамгийн ихний асуулт. 2 дугаар үе. Асуулт 1. Өгүүлбэрийн дэлгэрүүлэгч гишүүнийг хурааж цөм бүтцийг үүсгэхийг ямар хувиргал гэдэг вэ? А. Хураах. Б. Тонгоргох. В. Салаадах. Шот эндээс зүгээр гэж үргэлжлээ. Зөв. Зүг. За тэгвэл хувилбар зөв буруу юу? Зөв хариулт А хувилбар буюу хураах. Баяр хүргэе. 2 дугаар үе маань нийт 8 асуулттай. Сурагчид байна хамгийн ихнийхээ асуултанд тун амжилттай хариуллаа. Харин одоо 2 дугаар асуулт. Асуулт 2. Хэд хэдэн үгнээс бүтэж үндсэн утгаа алдаж утга нь өөр утгад шилжсэн хэллэгийг юу гэдэг вэ? А. Холбоо үг. Б. Зүрх. В. Хэлцүг. Бид асуултыг дахиад унших уу? За тэгье. Хэд хэдэн үгнээс бүтэж үндсэн утгаа алдаж утга нь өөр утгад шилжсэн хэллэг юу гэдэг вэ? А. Холбоо үг. Б. Зүрх. В. Хэлцүг. гэсэн сонголтууд байна. Би бол адрес өгсөн байж байгаа. Бас зөвчөж магадгүй, бурууч байж магадгүй. Уу яган дээр үлдсэн юм уу? Мөн үү? За. За бидэд яг 3 вариантн дээр яг хуваагдсан зогссон байна. Миний зогсон А вариант зөв үү? Сурагчдын маань зогссон Б вариант болон Б вариант зөв үү? Зөв хариулт В хувилбар буюу хэлцүг. Баяр хүргэе. В хувилбар зөв байсан байна. Энд одоо нарс туслан дээрээ амраад ер нь хэр байна бас өөрсдийнхөө бас сэтгэлдлийг бас хуваалцаж тийм үү? Хоёугаа тэгээд энэ бол багш нарын харилцаа хандлага тэгээд тоогоочч нар тэгээд ер нь бол бүгдээрээ л гоё яа л да. За энэ ямар вэ? Олонний нийтийн хүрээлэлд одоо ингээм хамтдаа баг болж ажиллах, бусдаа ингээд харилцах, олон юм хийж туршиж удаж байгаатай баяртай байна. За манай хөвгүүдээс ер нь бол за хамгийн өндөр нэмж байх шиг байна те. За анх удаа гэж ирж байгаа гэхэд дайжгүй л шүү. Багш нар нь харилцаа хандлага дайжгүй, хоолойдны хүртээмж дайжгүй, ер нь дайжгүй л. За дайжгүй. За ер нь бол юу тусланд анх удаа явж байгаад бол ер нь баяртай байгаа. Тэгээд тусланд ингээд явна гэдэг нь амар гоё санагдал тий. Ер нь за энэ тусланд амарч байгаа найзуудаа бас хандаж үг хэлээ шүү дээ. Ер нь бүх найзуудаа. найзуудаа баярлалаа шүү гэж хэлээ да. За найзууд нь сонсноо. Найзуудаа баярлалаа шүү гэж штэ найз нь. Харин одоо 2 дугаар хэсгийн 3 дахь асуултыг сонсъё. Асуулт 3. Адсаг гэж юу гэсэн үг вэ? А. Элдсэн нэхий арьсны хуучирсан хэсэг. Б. Зан айл муутай. В. Догширсан мал. 5 4 3 2 1. За араад өгч байгаа найзууд нь хэрэг хэлтэй байна. Гэлгүй байна уу? За адсаг гэж юу гэсэн үг вэ? А. Элдсэн нэхий арьсны хуучирсан хэсэг. Б. Зан айл муутай. В. Догширсан мал гэсэн байна. Болно шүү дээ. Баримтаа сууж болно. 1-р үеийн 2-р хэсгээр ганцаархнаа буруу хариулаад явсан сурагч маань бас тэнд зогсож байна. Хэрвээ яг энэ асуулт хэрвээ чам дээр ирсэн бол чи яг аль вариантыг сонгох байсан бэ? Би бол Баттай A-ийг сонгосон. Баттай A. За Баттай A хариулт бол малын хуучир илдсэн арьсыг адсаг гэнэ гэсэн бол хэлж байгаа шүү дээ. За Баттай. Баттай хөө. За найзуудын зөвлөсөн А вариант зөв үү? Буруу юу? Зөв хариулт А хувилбар буюу элдсэн нэхий арьсны хуучирсан хэсэг.
Та бүхэн маань өчтөрөөс энэ гэрлөө орсон багтаа яг шагаа хайдаг хэсгийн доор нөгөө нэг юм хуучин юу байсан шүү дээ. Арьс, малын арьс байсан те. Тэрийг бол монгол хэлнээ адсаг гэж нэрлэдэг байна. Харин одоо 2 дугаар үеийн 4 дахь асуултыг сонсъё. Асуулт 4. Нэг үе болж хавсран орсон хоёр өөр игшгийг юу гэдэг вэ? А. Урт игшиг. Б. Өргөлтөд бадархай игшиг. В. Хос игшиг. Нэг үе болж хавсран орсон хоёр өөр игшгийг юу гэдэг вэ? А. Урт игшиг. Б. Өргөлтөд бадархай игшиг. В. Хос игшиг. 5 4 3 2 1. Найзууд юу гэж бодож байна? Бороо юу? Зөв үү? Зөв гэж бодож байгаа гараа өргөе. Бороо гэж бодож байгаа гараа өргөе. За яг 50-50% л ах шиг байна те. За найзууд ч юм бол та хэд зөвлөгтөө 50-50% даа юм байна. Над чинь сонгосон бариан чинь гэж бодож байна. Та хэд өөрөөсөө юу гэж бодож байна? Зөв үү? За сурагчид байна. Б болон В вариантыг зөв гэж сонгож өгсөн байна. Зөв хариулт В юу? Б юу? Зөв хариулт В хөлбөр буюу хос игшиг. Баяргийн В хөлбөрийн зөв байсан байна. Харамсалтайгаар вариантаа өөрчилчлөө те. Буруу гэдэг ордоцсон нөтөд гараа өргөх. Одоо өргөхгүй л тэд нар. 2 дугаар үеийн 5 дахь асуултыг сонсъё. Асуулт 5. Зүрх алдах хилцийн утгыг олно уу? А. Зочих. Б. Шаналх. В. Айх, халшрах. За би вариантыг нээж өгөх хөө эндээс. За амжилттай хариулж явж байгаа юм чинь. Зүрх алдах хилцийн утгыг олно уу? А. Цочих. Б. Шаналх. В. Айх, халшрах. За 5 4 3 2 1 зөв хариулт А юу? В юу? Зөв хариулт В хөлбөр буюу айх, халшрах. Баяр хүргэе. Заастан гомбол. Найсууд байна өшөө шаг баяр хүргэсэн юм биш үү чи? 40 хүүхдээс ганцаархнаа төрүүлээ те. Үндэсний өв соёл эхлээд эдлэгч Icemark. За 2 үеийн турш маш амжилттай өрсөлдөө манай Нанди Эрдэнэ сүүлд А дээр зогссон байсан те. Тэгэнгүүтээ яг бодож байгаад В рүү очсон. Нилээ эргэлцсэн үү? Яг л төстөө болохоор л яар жоох эргэлзлээ. Яах вэ? Олонхоо дахин өөрөө яах вэ гэж бодсон. За яах вэ? Анзаарч чамгаар гараад бай үзье гэж бодсон. Бусад найзууд нь бол А-г сонгоод үлдсэн чи болохоор ганцаархнаа В вариантыг сонгож зогссон шүү дээ. Тэгээд ялагч болсон. За найзууд нь баяр хүргэе бүгдээрээ. Монгол Улсын овны телевизээс бэлгэн хүргэдэг эхэл соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилготой эхлэлийн уралдаант нэвтрүүлэг маань өнөөдөр Нарс хүүхдийн цуслан дээрээс та бүхэндээ хүргэлээ. 2 үеийн турш тун амжилттай өрсөлдөж өнөөдөр Нанди Эрдэнэ маань ялагч боллоо. Баяр хүргэе. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч 30 жилийн түүхтэй Icemark манай бамбар маань өнөөдөр гарын бэлгээ авч ирсэн байгаа. За найзууд нь баяр хүргэе. Өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй. Бамбарт бүгд дуртай. Баатар ирсэн дуулалтай баяр цэнгийн хайтэр хаан баруун зүнэ тойруулаад баахан наадам бүжээрэ нас цаад өмсгүйчүүд наадам дэхэн дэвсэрэ нартай буцаад ус наран саран хайтэр хаан
хүчээр